Баваах түргэн ах юм ах намайг ихчээг ирэх хүртэл харахаар болсон юм. Ах намайг хажуудаа суулгаад энийг үз. Ёстой гоё кино хичээлээд Phantom Menace-ыг хамт үзчихвэлээ. Энэ өдрөөс хойш би Star Wars зуралт дуртай болсон. Яг уу Star Wars-ын бүх дүрүүд гаригуудыг нэрлж мэдхэр том фильм биш л дээ. Гэхдээ миний хамгийн дуртай зурал. Revenge of the Sith гарахын өмнө илүү гарсны дараахан чөлөө Бим гариг өглөө Монголын үндэсний олон нийтийн телевизээр Star Wars-ын 2 хэмжээст анимашн гарч ирсэн юм. Star Wars-ын ертөнцийг тань мэдэж, Jedi-уудын тулааныг харахыг хүсэж байсан би энэ өдрийг хязгаарч мартдаггүй. Энэ бол 2003 оны Star Wars Clone Wars Micro зурал байсан юм. 2008 оны 3D зуралт Canon-ы байр суурь алдсан ч хэлээ фэнүүд одоо хүртэл энэ зурлын тухай ярилцдаг. Тэгвэл энэ зурал яагаад Canon биш мөртлөө ийм хүчтэй хэвээр байна вэ? Энэ бичлэгээр үнийг задлан шинжилж өөрийн сэтгэлдээ хуваалцуулна. (1977-оос 1983 оны хооронд залуу найруулагч Жорж Лукас хязгааргүй удам сансар өгтрөгийг өөрийн төсөөлөөр дүрсэлсэн домогт Star Wars гурвалсан бүтээлээ дэлхийд дахин танилцуулсан нь тухайн үеийн visual effect, макет, puppet animation-ы хүч чадал, нөөц боломжийг дээд зэргээр ашиглаж зогсохгүй хэдэн алхмаар урагшлуулсан бүтээл болов. Үүнд түүний үүсгэн байгуулсан Industrial Light and Magic (ILM) компани гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Гэвч түүнд өгүүлэг үйлдсэн төвхүүд байлаа. 1980 онд гарсан Empire Strikes Back киноны эхэнд 5 дугаар анги гих бичиг гарч ирсэн нь үзэгчдийг өмнөх ангиудыг үзээгүй өнгөрөөчихгүй гэсэн бодолд автуулсан юм. Жорж Лукас анх Star Wars-ыг 12 ангитай байлгахаар төлөвлөж бичих явцдаа 9 ангитай болгохоор шийдсэн ба зурлаа 4 дугаар ангиас эхлүүлснийг мэдснийхээ дараа үзэгчид өмнөх үйл явдлуудыг харуулсан кинонуудыг хүлээх болов. Технологийн хөгжил түүний санааг үзэлдүүлэхэд хангалттай өгч мөчийг төвчээр төвлөөс нийцсэн Jurassic Park, Terminator зэрэг кинонуудад компьютер графикийг олонтаа ашиглаж эхлэхдээ зэрэгцэн 1999 онд Phantom Menace-аар өмнөдгөл гурван зурлаа эхлүүлсэн юм. Энэ нь хуучны фэнүүдийг дахин кино театр руу зөвлүүлэх болсон бол шинэ үеийн хүүхд багчууд өсвөр насныхны хувьд Star Wars-тай анх танилцсан мөч болсон юм. Би ч бас тэдний нэг. Хуучны фэнүүд эдгээр өмнөдгөл кинонуудаас яг юу хүлээж байв? Мэдээж Clone Danny Butter Anakin Skywalker түүний хүчний хар талд орсон түүх. 2002 онд гарсан Attack of the Clones киноны төгсгөлд Clone Danny эхлэлийг харуулсан нь фэнүүдийн хувьд өнөө цагийн Infinity War-тай дүүцгээд сэтгэл хөдлөлийг мэдрүүлж дараагийн ангийн хүлээлтийг нэмсэн байхаа гэж бодож байна. Үүнтэй зэрэгсэн Star Wars-ын кинонууд 3 жилийн зайтай гардаг байснаас үүдэж Lucasfilm дараагийн анги хүртэл үзэгчдийн хүлээлтийг хадгалах ёстой болов. Lucas Galactic-ийн дайны үйл явдлыг Revenge of the Sith кинонд бүрэн багтаах боломжгүй гэдгийг мэдэж байлаа. Тэрээр дайныг илүү өргөн хүрээнд харуулахыг хүссэн ч инхинд бол дахин нэг бүрэн хэмжээний киног шаардлагатай байсан тул энэ хүсэл нь боломжгүй байв. Зарим сурвалжид дурдсанаар Lucas Clone дайныг яах талаараа бодож байх үед Hasbro компани өмнөдгөл кинонуудын тоглоомын борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд Lucasfilm-ээс шинэ контент хийхийг хүссэн тул үүнийг боломж гэж харж Clone Wars мультимедиа прожектыг эхлүүлсэн гэдэг. Энэ төсөл нь ном, комикс, видео тоглоом, 2D анимашн зэрэг олон төрлийн медиа хэрэгслийг ашиглан Galactic-ийн дайны түүхийг өгүүлэх бөгөөд зорилго нь фэнүүдийн хүлээлтийг ихсгэх, мөн цаашлаад бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх байв. Lucasfilm анимашн төслийг хэрэгжүүлэхдээ өмнө нь Transformers-ийн телевизийн цувралыг цацах тал дээр Hasbro-тай хамтран ажиллаж байсан Cartoon Network Studios-тай хамтрахаар сонгосон нь ч тохиолдол биш байлаа. (2000-ад оны үед Dragon Ball, Sailor Moon зэрэг Японы анимашн цувралууд барууны хүүхдүүдийг сорон мэт татж байжээ. Үүнийг мэдэрсэн Жорж Лукас цувралын өнгө төрхийг Япон анимтэй төстэй байлгахыг хүсэж Cartoon Network-ийн зүгээс ч үүнийг нь биелүүлэх чадвартай хүнээ санал болгосон нь Dexter's Laboratory, Powerpuff Girls зэрэг Cartoon Network-ийн классик бүтээлүүдийн зохиолч, найруулагч Генди Тартаковский байв. Тартаковский тухайн үед Samurai Jack цуврал дээр ажиллаж байсан ч Star Wars-ийн үнэнч фэн байсан тул саналыг баяртайгаар хүлээн авчээ. Lucas Тартаковский хоёрын хамтрал нийцдээсэн шалтгаан нь тэд хоёул самурай кинонд дуртай байсан явдлаа ч болох юм. Жорж Лукас Jedi-уудыг самурайгаас хэдвлэж, Darth Vader-ийн хоёрыг дуулгагч самурайн хоёроо санаа авч бүтээсэн гэдэг бол Тартаковский бидэнд Samurai Jack-ийг өгсөн хүн билээ. Гэвч цувралыг бүтээхэд хэд хэдэн асуудал гарч ирсэн байна. Эхнийх нь Lucas цувралын анги нэг бүрийг 1 минутын урттай байлгахыг хүсэж байсан ч Тартаковский үүнийг хөтөлбөр хоорондын сурталчилгаа шиг болно гэж эсэргүүцсэн байна. Lucas түүний хүү Jet 2 Samurai Jack дуртай байсан болохоор
Тартаковскигийн саналыг хүлээн авч хугацааг 3-5 минутын уртаа болохоор зөвшөлдсөжээ. Гэнди Тартаковскигийн багийнхны анимашн хэм маяг түүхийн өгүүлэмжин Лукаст ихэд таалагдсан тул тэдэнд тулаан фронтын үйл явдлыг хүснээр өргөжүүлэх бүрэн эрх олгосон ч Анаkin Падме хоёрын харилцааны талаар харуулж болохгүй гэсэн гэдэг. Тартаковский цувралыг нэг дүр эсвэл нэг том үргэлжилсэн үйл явдал төвлөрөхөөс илүү Band of Brothers цуврал шиг анги тус бүрээр галактик даяарх дайны нөлөөг харуулахыг зорьсон нь энэ цувралын онцлог болсон юм. Дараагийн асуудал нь түүний цөөн хідэн уран бүтээлчдээс бүрдсэн баг анги бүрийг 2-3 хоногийн дотор хөгжүүлэх ёстой байв. Бага наснаасаа шүтэж ирсэн Star Wars-ын удам ертөнцийг хэдхэн минутын үйл явдлаар харуулах нь маш том сорилт байлаа. Тиймээс тэр дөрүүдийг бодит мэд зурж дүрслэхийн оронд жүжигчдийн онцлог шинж төрхийг хэтрүүлэхдээ деталь багтаа дүрслсэн аниматоруудын цагийг хэмнэхийн зэрэгцээ тэдний хэв маяг дүрслэл нь 2008 оны The Clone Wars суралт нөлөөлсөн гэхэд урагдахгүй байх. Тэд клон цэргүүдийг хурц механик хөдөлгөөнтэй, жедаиудыг илүү уян хатан, хурдан хөдөлгөөнтэй дүрслсэн бол дроидууд сансрын үлгүүдийг энгийн боловч танигдахаар дизайнтай болгосон байдаг. Зорилго нь бодит мэд харагдуулах бус тодорхой эрч хүчтэй мэдрэмж өгөх байв. Мөн лайтсейберийн хөдөлгөөн, бластер бооны галын хүч, форсыг хэрхэн хоёр хэмжээст орон зайд мэдрүүлэх вэ гэдгийг нарийн төлөвлөж, тулааны хэсгүүдийг кино дээр шиг санагдуулахаар тооцоолж сторибордоо зурсан байна. Ихэнх анги харилцан ярианаас илүүтэй дөрүүдийн үйл, сэтгэл хөдлөлийг хөгжим, дууны эффектээр илэрхийлсэн үзэгчийг тухайн орчинд байгаа мэт мэдрэмж төрүүлэхэд суулгаж, чимээгүй хэсгээс огцом тулааны хэсэгт шилжих хэмнэл нь хуучны самурайн кинонуудыг санагдуулан болгож өгсөн. Мөн 3D анимашн технологиг зарим хэсэгт хослуулан ашигласан байдаг. Ялангуяа сансрын хөлгүүдийн хөдөлгөөн том хэмжээний тулааны хэсгүүдэд энэ аргыг хэрэгжилжээ. Цуврал 2004-өөс 2005 оны хооронд Emmy-гийн шилдэг богино хэмжээний аниматэд хөтөлбөр Annie Awards-ын шилдэг анимашн телевизийн бүтээл номинацуудаас тус шагнал хүртжээ. Clone Wars цуврал нь 2003 оны 11 сарын 7-ноос 2005 оны 3 сарын 25-ны хүртэл нийт 3 бүлгийн 25 анги хийгдэж Cartoon Network кабелийн телевизээр цацагдсан юм. Time Hub-ийн бэлгүүн дүүгийн бичиж буй action, adventure, slice of life, mystery жанрын бохир намтар light novel Pixie Tale app дээр албан ёсоор орж эхэллээ. Уг зохиол нь 3 хэлээр гарч байгаа бөгөөд монгол хэлээр уншихыг хүсвэл Pixie Tale app-аас хүлээн авч уншаарай. Мөн 1-р бүлгийг S Audio channel-аас аудио хэлбэрээр сонсох боломжтой. Motion comic нь удахгүй гарах тул зохиол хэлбэрээр нь одооноос уншингаа хүлээж байгаарай. Бохир намтар. Fishvox. Анх үзэж байхад жоохон байсан болохоор Yoda дроидуудыг цавчиж гүйжсэн хэсэг, Master Luminara Padawan-тайгаа lightsaber өгсөрж байсан хэсэг, Anakin Asajj Ventress хоёрын тулаан, General Grievous Jedi Master-уудыг нэг нэгээр нь цавчиж унгаж байсан хэсэг гээд акшн хэсгүүд сонирхол татаж нүдэн тусч байсан бол 20 жилийн дараа дахин үзэхдээ утга санаа, нарийн ширийн зүйлсийг нь анзаарлаа. 2008 оны цувралаас ялгаатай Тартаковскигийн бүтээлд клон цэргүүдийг хөөхөн гэхээс илүү бэлтгэгдсэн цэргүүд мэтээр дүрсэлсэн байв. Үүний жишээ нь Arc Trooper-ууд. Arc Trooper-ууд онгоцон носолтоход гарын дохоогоор харилцаж зохион байгуулалтаар давшилж буугаар элит цэргийн чадварыг харуулсан үүний тод жишээ юм. Гэхдээ тэд өндөр бэлтгэгдсэн цэргүүч гэлээ Force ашигладаг сансрын шиднүүдийн эсрэг сул талтай байх нь мэдээж. Volume 1 дээр Sith Lord, Count Dooku-гээс гадна Asajj Ventress, General Grievous гэх хоёр шин дүрийг танилцуулдаг. Asajj Ventress-ийн хувьд Attack of the Clones зориулж концепт артист Dermot Power бүтээсэн боловч киноноос хасагдсан байсныг Тартаковский үргэлжлүүлэн хөгжүүлж өөрийн зуралтаа оруулсан дүр юм. Ventress Sith-ийн шив болж чадхаа батлахын тулд Anakin-тэй тулдаж ялагдсанаар Ventress-ийн хэсэг төгсдөгч 2008 оны Clone Wars дээр түүний дүр эргэн ирдгийг үнэнч фэнүүд нь мэдэх баг. Grievous-ийн хувьд Тартаковский түүнийг зүгээр нэг гаргаж ирээд тулдуулахын оронд түүний механик хөлийн чимээг онцолж Ki-Adi-Mundi, Shakti, Ayla гэж Jedi Master-уудыг айлгаж булан чахсан байдлыг нь тодтогч харуулснаар үзэгчдэд түүний хүч чадал, айдас төрүүлэн байдлыг эхэлж мэдрүүлэх сонирхолтой шийдэлсэн гэж бодож байна. Баавахтай энэ хэсгийг үзэж байхад удахгүй эхлэх тулааныг харах хүслийг минь өдөөж дэлгэц рүү бараг тулж очих үед үхтлээсэн Падаван шагийн төсвийг гарч гүйхтэй зэрэгцэн Генерал Grievous түүний дээр дэвсэж гарч ирэх үед сая нэг түүний механик төрхийг харж байлаа. Үүнээс гадна маш олон сонирхолтой тулааны хэсгүүд байгаа. Жишээ нь Master Windu дроидуудад бүслэгдэж lightsaber алдсан ч кунфу хөдөлгөөн хийж Force ашиглан тулдаж ялсныхаа дараа толгод дээр зогсох үед нь тулааныг харж зогссон хүү Windu дусагч инээмсэглээд үлддэг хэсэг нь клоны дан ганц Sith-үүдийн эсрэг тулаан бус
сансар өгтргой даяах гэмгүй хүмүүсийг аварч байгааг харуулдаг. Гэхдээ миний анзаарсан хамгийн гол зүйл бол Палпатин Оби-Ваныг аримтай тулааны талбар руу явуулахдаа Анакинаар нэг сквадроныг өдөрдүүлэх санал гаргахад Йода Оби-Ван хоёр эсэргүүцдэг. Үүнд Анакин уурлаж тэр хоёр руу бухимдангуй хардаг нь Палпатин түүнийг Жедай ордроос холдуулахыг оролдож байгааг нь илтгэдэг. Гэхдээ тулаанд гарахын өмнө Оби-Ван Анакин дээр ирж ур чадварыг нь үлдэгч гэлээ түүний хариуцлагагүй байдлаас олж ингэснээ тайлбарладаг. Тэдний үл ойлголцол дараагийн ангиуд дээр ч үргэлжилдэг. Анакин Асаж Винтерсийг хөөж байхад Оби-Ван өрхөж болохыг нь анхааруулсан ч Анакин зөрүүлснээсээ болж цэргүүдээ алдаж Асаж Винтерсийн өрхөнд ордог. Энэ тулаан ялцчгүй волюм 1-ийн оргил хэсэг бөгөөд Анакины хувьд бие даах чадвараа батлах, Винтерсийн хувьд Ситийн шиг болж чадна гэдгээ нотлох боломж байсан юм. Анакин Винтерсийг ялсан ч тулааны үеэр уур хилэндээ автдаг нь түүний хар талд унахад ойрхон байгааг нь харуулдаг. Тулааны дараа Оби-Ванаас уучлалт гуйдагч гэлээ энэ нь тушаалж өртснөөсөө болж цэргүүдээ алдсных, эсвэл Оби-Ваны зүв байсныг мэдэрснийх байх. Ямар ч тач DVD волюм 1 нь Season 1-2-ын ангиудыг нэгтгэж 1 цагийн урттай бүтэн кино шиг болгосон байсан ч үйл явдлууд нь хурдан хэмнэлттэй, сонирхолтой байсан болохоор ерөнхийдөө Клоны дайны нэг өдрийн тэмдэглэл шиг санагдсан. Волюм 2 буюу Season 3-ийн хувьд хугацаа нь уртснаар илүү баялаг түүх өгүүлэх боломжтой болж хэд хэдэн чухал үйл явдлуудыг харуулдаг. Эхнийх нь Анакины Жедай баатар болж буй түүх. Гэхдээ энэ хэсэг дээр хамгийн гол анхаарах хэсэг нь Жедайн зөвлөл. Клоны дайн тэлж байгаатай холбоотойгоор Жедайн зөвлөл өөрсдийн цэргийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд Падавануудыг Жедай баатар болох тухай илтцдэг. Энэ их тайвны хэсэгч бэлэг тэмдэг байх ёстой Жедайуд улс төрд оролцож цэргийн өдөртөгчд болон хувирж байгааг харуулдаг. Энэ хилцүүлгийн үеэр Оби-Ван Анакиныг Жедай Найт болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж зарим зөвлөлийн гишүүдийн эсэргүүцэлтэй нүр тулдагч Йода Оби-Ван Анакин хоёрын талд зогсдог. Энэ дунд зөвлөлийн нэг гишүүн Палпатин Анакиныг Жедай Найт болох хүсэлтэй байсныг хэлдэг нь Палпатин зөвлөлийн гишүүдэд нөлөөлдөг басныг нь харуулдаг. За тэгээд ёслолын өмнө Оби-Ван Анакин дээр очиж одоо хоёулаа багшаа биш харин ах トゥ ус боллоо гэж хэлдэг нь яг л бидүүдээ компьютер дээр надаас асуухгүйгээр тоглож болох зөвшөөрөл өгч байсан юм шиг байсан. Анакиныг Жедай Найт болох ёслолын хэсэг бол фэнүүдийн хувьд мэдхийг хүсдэг байсан зүйлсийн хэн нэг байх. Жедай маструуд Анакиныг тойрч зогсоод лайсайбрыг буулгахад Йода Падаваны эцгийг нь тарьж Жедай Найт болгодог. Энэ хэсэг надад Английн хааны гэр бүл цэр цолгодог ёслолыг санагдуулсныг хэлэх хэрэгтэй баг. Ёслолын дараа хоёр дахь чухал үйл явдал болох Оби-Ван Анакин хоёрын харилцааны өөрчлөлтийг харуулдаг. Attack of the Clone болон Clone Wars-ийн эхний 2 сизон дээр нэг нь морилж үйлдэл бүрийг нь зааж нөгөөх нь зурж эсрэгээр нь хийдэг байсан бол Анакин Jedi Knight болсноос хойш нэгнийгээ сонсож нэгнээрээ шоглоом хийж илүү ах トゥ ус шиг дотн харилцаж эхэлдэг. Надад бас нэг таалагдсан хэсэг нь Анакин Падме хоёрын харилцааг кино дээрхээс илүү гоё дүрсэлсэн юм шиг санагдсан. Клоны дайны ихэнд Анакин дайнд явахдаа Падмегийн цонхны урд зогсон нэгнээ сүүлчийн удаан харж байгаа юм шиг хардгаас гадна Падме Анакины Jedi гэцгийг Phantom Menace анги дээр өгдөг зүйлтэй хамт хадгалсан байдаг нь тэднийг сансар өгтргойдох нүсэр том дайн холдуулж байгаа боловч тэдний сэтгэл зүрх гүн үнцгий холбогдсныг бэлэгдсэн юм шиг санагдсан юм. Мөн Анакин тулааны талбарт байхдаа нуудаггүй нүүрэн дээрх сорвоо Падмегийн өмнө нуухаар нүүр буруулдагч Падме сорвыг нь илж өөрлөгөө харуулж байгаа нь Падме Анакиныг ямагт байгаагаар нүлээж авна гэдгийг илэрхийлсэн юм шиг санагдсан юм. Өөр нэг чухал үйл явдал нь Нэлван гариг дээрх даалгаврын үеэр Анакин овгийн сорилтыг давах ёстой болдог. Jedi Knight болохын өмнө давах ёстой сорилтыг давуулгүйгээр шууд Jedi Knight болсон учраас Obi-Wan Anakin-ыг энэ сорилтод орохыг санал болгодог. Сорилтын үеэр Anakin нэгэн зөвнөл хардаг ба тэрхүү зөнд дайчин ир мангасыг устгаж хүмүүсийг авраад баатар болдогч өөрийн устгасан мангастайгаа адил болон хувирч хайртай эмэгтэйг хөнөөж байгааг харуулдаг. Сонирхолтой нэг хэсэг тэр баатарын дүрс хувирч явах үедээ Darth Vader-ийн дүрсийг үүсгэж Anakin-ийн ирээдүйг харуулдаг. Тухайн үед Revenge of the Sith-ийг foreshadow хийсэн гэх юм уу та. Сурлын сүүлчийн хэсэгт Сенатор Палпатиныг генерал Grievous барьцаалахаар Coruscant руу дайрдаг. Master Windu генерал Grievous-ыг нэхэж ирээд зүгтаалахгүй тулд Force ашиглаж Grievous-ыг ундааны лаз шиг бадснаар алтар таниалахыг нь өгдөг. Ингээд Obi-Wan Anakin хоёр Палпатиныг аврах даалгавар авч цовралт өгсдөг нь шууд Revenge of the Sith-ийн эхлэл болдог. Миний хувьд 2003 оны Star Wars Clone Wars цоврал бол маш сайн бүтээл. 2012 онд Disney Lucasfilm-ыг хөдөлж авсны дараагаар Expanded Universe буюу комик ном, видео тоглоом, роман зэрэг үндсэн киноноос гадуур үйл явдлуудыг харуулсан бүтээлүүдийг үндсэн үйл явдалд хамааралгүй гэж зарласнаар эдгээрийг Legends гэх болсон. Үүнд нь Tartakovsky-гийн энэхүү зурвалж бас орсон юм. Оронд нь 2008 оны Dave Filoni The Clone Wars зурлыг үндсэн үйл явдал болгосон байдаг. Хэдий дэмжгэлээ Genndy Tartakovsky Attack of the Clones болон Revenge of the Sith хоёрыг маш гайхалтайгаар холбож чадсан юм. Энэ зуралд Анакины баатарлаг дүрийг хүчний хар талд орохын өмнө Дайны баатар харанхуй дундах гэрэл байсныг
Жидаю дайны явцад хэрхэн төлдөж замаа алдаж байгааг харуулсан юм. Цөөн хүнтэй баг хамт олон Star Wars-ын энэхүү том ертөнцийн нууцлаг хэсэг болох Клоны дайны 3 жилийн үйл явдлыг үгээр бус үйл хөдлөл дуу хөгжмөөр фэнүүдэд мэдрүүлж чадсан юм. Disney үүнийг Canon үйл явдлаас хассан байж болох ч яаж ийм хүчтэй бүтээл Canon биш байж болно гэж. Өсөлт нь манай нэг найз бас Slime Hub-ын бэлгүүндүү хоёрын өмнө Star Wars үзэж байгаа гэж гисэн энэ цувралыг үзвэл үйл явдлыг нь ойлгох болов заавал киногийн бүтэн үтсэн байх ёстой юу гэсэн асуултанд хариулъя гэж бодлоо. Та ч бас яг одоо энэ асуултыг бодож байгаа бол би ойлгоно гэж хэлмээр байна. Учир нь 2003 оны Clone Wars бол киноны нарийн ширийн гол түүхтэй холбогддог гэхээсээ илүүтэй 3 жил үргэлжилсэн дайны тэмдэглэл гэж хэлмээр байна. Энэ хүртэл бичлэгийн маань утсанд баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй.